Сүхбат. За баруундаа яваад орсон Сүхбат тоглолтын нээлт явнаг авлаа. Яарвчлах шаардлагатай болсон. За баруундаа зай гаргаад дундын зай шидэлтийг гүйцэтгсэн Wesley багийнхаа дөрөвт гоног авлаа. Нэлсэн гой дамжуултыг өгсөн. Даш очрын довтлогоо амжилттай. Сүүлийн хэдэн тоглолт их сайн тоглолтыг үзүүлж байгаа шүү. Wesley дундаас шидсэн шидэлт амжилттай болсон. Хамгаалтыг хийж байгаа. Нэлсэн хамгаалч ардаа хийсэн дундын зай шидэлт хариуг нэрсэн 6-4. Williams орсон төгөлдөр өөрөө яваад орсон довтлогоо амжилттай нэмээд алдаатай. Даш очрын алдаа. За үнэхээр урдтай байна төгөлдөр. Тэтгэлтэй байгаа. Нэлсэн за хэцүү байлаа самбардаад явуулсан довтлогоо амжилттай. Антони Нэлсэн оноог авч Эвермид. За даш очрын эсрэг 3 оны шидэлт амжилттай авсан. Лавгийн Эвермид. Williams. Byron Wesley ямар гоё бөмбөг эзэмшилт байсан бэ? Byron Wesley! Яаж? Яаж тэгэж хоёрын голоор орж ирээд ийм дамжуулалт. Балчин ям бөмбөг таслагдахад ойрхон байсан. Доор харин гоё дамжуулалтыг өгөөд Барсуул 2 оноо авлаа. Өнгөрсөн жил анх удаа Дархан United Arena одоо дээд лигийн тоглолт хүлээн авахад одоо багийнхаа бүрэлдэхүүнд багцаа лизэний одоо дээд лигийн тоглож олчихсан. Бүрэлдэхүүн маш хүчрхэг бүрэлдэхүүн одоо инхий од Таваны Баясаа ч гэдэг юм тоглож байралд ирсэн байсан шүү дээ. За дүүлгэрийн өндөр хамгаалтыг хийж байгаа Мартин Джонсон дээр гарч байгаа бүнгээс давтхан скот дуусч байгаа зүүндээ цаад 3 онооны шидэлтэн заграх дунсаа. Нэлсэн таваас ер нь төстэй тоглож байгаа бол үеийн тоглолтыг хийждэг тоглож байсан. Харин Пит үеийн наан Барсуул дөрөв яваад орсон салгаарын довтлогоо амжилттай. За төгөлдрийн тэгэхээр 100 Аз аврагт орсон гэдэг бол тэгээ энэ тоглолт хэдвэл зуны туршид байнгын бэлтгэлтэй байсан гэсэн үг ээ. Galloway сарган дээрээс тосно. Гоё дамжуулалт байсан да дөлгөө холын зай шидэлт амжилттай болсон. Пикэн пop солисон Wesley зүүн явж ороод довтлсон дотгооны секунд босохтой зэрэгцээ 2 оноо авлаа. За урд мөхт болбоод дахиад нэг илүү дамжуулалтаар Барсуул Galloway-ийн гарыг дагуулсан довтлогоо аадсан Мартин Джонсон бодогтой байгаас нэмээд татгалаа. Дүлгөн урд довтлогоо ихсүүлсэн мөх золбоо. За харгээ дүлгөн. Джонсон холын шидэлтийг гүйцэтгэсэн Galloway-ийн гар яалчгүй доор байлаа сая. Тэрийг анзаараад шахаж амуул гэсэн Сүхбат шахсан хамгаалтаас бол гараад ирсэн доор Galloway дүүлсэн Jonathan Galloway довтлогоо амжилттай нэмээд алдаа үлээсэн. Мартин Джонсонгийн өөрсөлт. Хоёр дахь боломжийг үүсгэсэн энэ дээр Мартин Джонсны довтлогоон дээр Byron Wesley ахин нөгөөдөө айхтар хаалтыг хийгээд өөрөө бүтэн талбайг дуулаад асуудалгүй оноог авчээ. Боломжтой болсон Byron Wesley өөрөө дундаа шилтийг үүсгэсэн угаагаад орсон Galloway хоёр дахь боломжийг үүсгэлээ. За гоё эргэсэн Jonathan Galloway. Туршлагатай тоглогчийн зүртэл байлаа да. За өгцөнд Wesley зүүндээ бөмбөг нууж ороод Эвермид довтлооны секунд унж байгаа. Эвермид хэцүү байлаас. За өндөр амлж гараад тавсан дундын зай шидэл. Амжилт. За Сүхбатын хувьд эхний хагас одоо нөгөө толгойн кисттэй байсан. Энэ одоо бол 20 дугаар цар кисттэй аваа гараад байна шүү дээ. Нэг 2 жилийн өмнө ч нөгөө Баруунгаа тамалж асуулсан Эвермидийн эсрэг Ант. Баруунда асгаа шидсэн шидэлт амжилттай. Wesley баруунда славсан. За Galloway их гой дамжуултыг гаргаад өгсөн. За Jonathan Galloway үнэхээр ялч өөр л юм л та. Galloway. За гар дээрээс Byron Wesley татгуулсан. Доошоо pick and roll Jonathan Galloway довтлогоо амжилттай болсон нэмээд алдаа салгажээ. За Galloway Антони Нэлсэн маш гоё бөмбөг эзэмшилт довтлогоо амжилттай нэмээд алдаа салгажээ. Орон зай үүсдэг бай төгөлдөр. За хангалттай зай гарсан да төгөлдөр 3-аас шидэлтэн амжилттай болжээ. Славсан Wesley-гийн дамжуул Galloway за төгсгөл амжилттай болсон. За нэг чиглүүлээд өгөхтөл Сүнгүү Джонсон бүггийг нь дасалсан шүү. Хурдны болгонд гарч ирээд өөрөө зай байсан учраас шидсэн холын зай шидэлт амжилттай. Довтлогоо 5 секундын хугацаа үлдсэн байгаа. Үлзий бад зүүн явж ороод довтлсон довтлогоо амжилттай болсон. Ямар гоё довтлогоо бай. За маш хэцүү байдлаас. За төгөлдрөг бол ардаа өргөцсөн Антони Нэлсэн. За Galloway их гоё бие өгөөд байгаад байна да. Одоо бодогтой талбайгаар ч юм уу ерөөсөө тэр голоор өндөр тамжтаар өндөр дамжихгүй байгаа учраас Эвермидийн эсрэг баруун яваад орсон. За довтлогоо тооцсон нэмэлтний шилжлээ мөх толбоо ганцаараа зогсож байсан Jonathan Galloway хаалтыг хийсэн боловч
За хамгаалтаа бүр Галавын хаалтамжтай бас эргээ хурдан тоглохоо үлзийва дөрөв алхаа тоглосон нөгөө талд нь Хаант Нельсон хамгаалтыг хийж угаад 3 хамгаалагчийг өөр дөрөө татсан да. Марлон Джонсон 3 оноо шидэлтэн амжилттай болсон. За Джонсон 2 секунд үлдсэн байгаа Сүхбат холын шидэлтийг гүйцэтгэсэн. Сүхбат 3 дугаар үеийн төгсгөлийг холын шидэлтээр хааж байна. Энэ тоглолтод авч байгаа татуулсан тоглооны скуу дуусч байгаа. Пик н рол их гой суларцсан. Гарамбатрын 2 оноо. За тоглоом 4 секундын хугацаа үлдсэн байгаа. Үлзийбат дундаас хүнд байдлаар шидсэн. Үлзийбатын ямар гоё шидэлт вэ? Балжинямын гарыг дагуулаа шидчихлээ. Балжиням татуулсан. Балжиням авир мэддээ ихч тулж байгаа да. Энэ удаа авир мэдийг илүүрлээ. Хоёр хамгаалагч байгаа да. Весли явж ороод өөрөө давталсан. Ямар үзүүштэй давталгаа вэ? За түлхүүн зөрүүд яваад орсон. Довтлогыг тооцож байгаа юм байна нэмээд алдаа үлээсэн. Самбрыг авсан. Марлон Джонсон хангалттай суларсан шидэлтэй хаадсан. Барс бол 2 дараас нь довтлооны самбрыг аваад оноог авлаа. За хоёрын голоор их хэлбэрхэн ороод ирсэн Байерн Весли үнэхээр үзүүштэй маа. За энэ хэцүү тоглоог ямар амархан харсан. За зөрүүд бөмбөгөө их гоё нуугаад орсон. Антони Нельсны оноо авалтуудаас үргэлжлсэн хэвээр. Балжиням авир мэдээ эсрэг бөмбөг дуудаад байна. Дамжуулт ирсэн Балжиням баруун эргэсэн Веслигийн туссан хамгаалт сайн болсон гэхдээ Балжиням авир мэдээс алдаа салгаад нэмээд довтлогоогоо амжилттай боллоо. Весли холын шидэлтийг гүйцэтгэсэн Байерн Весли. За Веслиг хамгаалж байгаа их сая Дашвчур баруунда их хэцүү байдлаас довтлогоо амжилттай. Балжиням Наранбаатарын эсрэг шахаад явсан. Балжиням довтлогоогоо гаргасан. 2 дахь боломжийг үүсгээд давталсан. Дашвчрын 2 оноо. Завгүй ингээд хурдны хувьд бол дарахын оноо дэлгүүрчих боломжтой харагдаж байна. Балжинямын 3 оноо. Цагирах дунсан. Монгол Ясог энэ удаагийн тоглолтод яах вэ? Харъя. Весли яваад орсон. Маш хэцүү байдлаас үүдэж оноогоо авч чадсан. Хэцүү байдал доорчлоо. Довтлооны секундаа урдаад явуулсан. Антони Нельсон. За ингээд Монголиас баг дахин нэг удаа тоглолтын төгсгөлд ятагдлаа амсаж байна да. Тэст үнэхээр харамсалтай байна да.